Өнөөдөр Дархан ууланд Канген аймгийн иргэдийн төлөөлөгч хурлын төлөөлөгч нар хүрэлцэн ирсэн 12 хүний бүрэлдэхүүнтэй эдгээр маань хамгийн түрүүнд эрүүл мэндийн газар дээр хүрэлцэн ирлээ. За аймгийн иргэдийн хурлын даргын өгсөн яг төлөвлөгөөний дагуу манай дээр ирж ажиллалаа. За Дархан уул аймагт энэ жил 3 машин өгсөн байгаа. Энэ өгсөн 3 машинаа эрүүл мэндийн газар дээр гардууллаа. Яран бол ингээ иргэдийн хурлаас олгогдож байгаа энэ машинууд нь бол анхан шатны тусламж үйлчилгээнд бол яг бүрэн утгаараа бол хангагдаж ажиллаж байна гэж ойлгож байна. За эхний хэсгүүд нь дандаа нэгдсэн эмнэлгийн 103 дээр өгдөг байсан. Дараа нь ахмад хөгжлийн төв дээр хөгжлийн бэрхшээлд хүний төв дээр өгсөн. Энэ удаагийнх бол шүүхийн шийдвэр цэргийн анги за сомын эрүүл мэндийн төв дээр өглөө. Ерөн эмнэлгийн маань тусламж үйлчилгээний яг 50%-ийг бол яг Канген аймгийн тусламж үйлчилгээний энэ тэргүүд бол үзүүлээд явж байгаа. Яран бол энэ 103 машин өгсөн нь бол хоёр улсын ялангуяа Канген аймаг, Дархан уул аймгийн хамтын ажиллагааны том илэрхийлэл гэж ойлгож байна. За төлөөлөгч нартай би бас өнөөдөр иргэний эрүүл мэндийн эрсдлийн үнэлгээний нэг гэсэн ийм төслийг бас танилцууллаа. За энэ нь бол ямар утга учиртай юм бэ гэвэл яран бол яг Канген аймгийн хамтын ажиллагааны үүдэнд ийм нэг эрсдлийн үнэлгээний нэгж байгуулад яг энэгээрээ дамжуул иргэний боловсрол олгох, эрүүл мэндийг үнэлэх, за зөв амьдралын хэв маягийг төлөвшүүлэх ийм нэгж байгуулахыг хөл хүндээ зорж байгаа. Энийгээ би бас өнөөдөр гардуулж өглөө. Ер нь бол өмнө нь бол бас иргэдийн хурлын дарга маань ирсэн бас өдөр тутмын хүмүүст бол өгсөн байгаа. Эдгээр бол бас дэмжиж ажиллая, хамтарч ажиллая. Энтэй нэг танилцъя гэсэн ийм шийдвэрийг хэлж байна.